За одоо дараагийнхаа одоо бидний хамгийн сайн таньдаг тэгээ бас нэг эмчигээ уурхад бэлэн болоод байна. За эрүүл амьдралын хэв маягийг тийм ээ одоо дадал зуршил болгоход одоо бид нарыг дагуулж явдаг, манлайлж одоо бид нарыг чиглүүлж явдаг. Одоо үргэлжийн одоо энэ талаар одоо өөрийнхөө тийм ээ амьдралын хэв маягийг ч гэсэн өөрчилж өөрөөрөө ингэж биднэрт үлгэр жишээ болж явдаг энэ талын зөвлөгөө сургалтуудыг өгч байдаг. Одоо ерөн сүүлийн 10 гаруй жил бид нар хамтарч ажиллаж байгаа яг энэ тал дээр тийм ээ тэр дотор одоо бүр эрүүл зөв сэтгэлгээ, эерэг зөв хандлага тийм ээ эрүүл зөв харилцаа гэх мэт одоо цаг үед одоо бид өнөөгийн цаг үед биднэрт маш их хэрэг болж байгаа ийм сайхан сургалтуудыг үргэлж биднэрт өгч биднийг тийм ээ үргэлж одоо дэмжиж тусалж явдаг. За одоо ийм нэг эмэгтэй гурин. За энэ хүн маань өөрийнх нь үндсэн мэрэгжил бол чих хамар хоолон эмч. За одоо чих хамар хоолон шагшаа гэдэг хувийн эмнэлгийн үүсгэн байгуулагч. За чих хамар хоолон эмчээрээ 24-5 жил ажиллаж байгаа туршлагатай хүний их эмч одоо за бараг сэтгэл зүйч тийм ээ бид нарыг дагуулж явдаг. Энэ сайхан эмэгтэй наранти эмчигээ урьж байна. За та мань тэгээ одоо өнөөдөр бидэрт ямар сайхан зөвлөгөө өгөх гэж байгаа вэ? Баярлалаа за. Яа магтаалын үг сонсох ямар сайхан юм бэ? Бүр ингэ сэтгэл ингэ сэргээд амар сайхан байна. Ятала. Үнэхээр сайхан сонсогдож ш. За өнөөдөр цөмөрөө их сонирхолтой сэдвээр ярилцсан. За амраа эмчтээс баярлалаа. Ямар сайхан мэдээллүүд сонсоо. Би ч гэсэн бас их зүйлийг мэдэж авлаа. Амраа эмчээсээ. Ястаа гоё мэдээлэл өглөө. Тийм тэгээд амраа эмчийнхаа мэдээллийг сонсоогүй хүмүүс мэдээлэлээ дахиад сонсороо групп дээр өөрөө видео бичлэг нь орчно хаа. За ингээд шир харагдаж байна уу манайхаа? Харагдаж байна. За өнөөдрийн одоо бас их сонирхолтой нэг сэдв бол энэ ковидын үеийн сэтгэл зүй гэдэг. Түрүүн амраа эмч манаас хальт ярьлаа тий. Яа бид нар ингээд яг энэ ковидын үед хямрал сэтгэл зүйн энэ түгшүүр айдас зовнил стресс ингээд нэмэгдээд идэг юм бэ? Энэ ямар учиртай идэг юм бэ? Тэгээ яг юу дээр илрээд идэг юм бэ? Гэдгийг цөмөрөө бас харъя л да. Ер нь бол ковидоос хүмүүс их айдаг. Яг энэ вирусээс нь өөрөө их айдаг юм байна л да. Вирусээс айхаас гадна бас энэ нийгэмд болж байгаа энэ те нэг паник гэдэг штэ те нэг эмх замбраагүй нэг тэр тэгсэн энэ тийм болоод байна гэдэг нийгмийн энэ сэтгэл зүйн энэ таагүй буюу докторгүй байдлаас айгүйх ингэж те бидэрт айцыг төрүүлж яадаг. За мөн одоо санаатай ч юм уу санаагүй ч юм уу төр засгаас явуулж байгаа мэдээлэл зарим бодлогоудаас аюух юм төгшүүрийг бий болгоод юм байна. Жишээлбэл одоо яг нарийн дээр бол бид нар нэг дэгдэг штэ манай ээж дэгдэг байхгүй Америкт дэгдэг ахыг маань наа чи одоо хэдэн хүн өвдөөд хэдэн хүн нас ураад хэдэн үе яаж яана гэл ингэ асуудаг байхгүй манай ахаас. Тэгээд манай ах дэгдэг ер нь хүчид яаж мэдх юм бэ хэдэн хүн нас ураад хэдэн өвдөөд хэдэн үе яаж байгаа нь надаа ер нь ямар мэдэгдэх ш тэрийг мэдэж яадгийн та гэл тэгэхээр үгүй манайх ч одоо өдөр болгон мэдээ гардаг байхгүй гэл те өөрөөр хэлбэл яг нарийн дээр үл энэ өдөр болгоны мэдээлэлд байгаа энэ мэдээч яг үнэндээ зөв юм уу буруу юм уу бас тэгэхээр бид нар тэгэхээр бидэрт одоо юу гэдэг энэ айц төгшөөр ингээд цаг минут тутам ингээд санаатай ч юм шиг санамсаргүй ч юм шиг ингээд байнга орж ирээд байдаг. Тэгээ энэ дотроо өшөө нийгмээс өөрийгөө тусгаарлагдчихвээ гэдэг энэ айц айгүйх бидэрт байд юм байна. Одоо би өвдвөл тусгаарлагдчихаар би ингээд хүнд хэлэхгүй байж гэдэг юм уу эсвэл намайг ингээд ковидор өвдсөн гэхээр хүмүүс харьцаа болчих ч юм уу гэл ингээл те эсвэл би одоо ингээд яаж 10 хоног 14 хоног ганцаараа байх уу гэдэг юм энэ айц аюух нөлөөлж идэг. Ойр дотных нь өвдчихүү гэдэг зовнил байж идэг. За ээж маань өвдчихвэл яана өндөр настай хүндээ одоо тэр маань өвдчихвэл хүүхэд маань өвдчихвэл яана гэл ингээл санаа зовоод идэг. Ажлаа алдах, орлогогүй болох,
Тийм үү? Бизнес өөрөө дампууралд орох. Энэ бол одоо яг үүндээ бат нийгэмд байгаа хамгийн том юм түгшүүр. Тэгээ бид нар хичнээн ингэж зүгээр гэл өөрийгөө санаа тайвшруулж байгаа боловч энэ өрөө байнга хажууд байгаад байдаг. За зарим хүмүүс ингэ аялдаг хүмүүс шүү дээ. Бүр ингэ аяллаа ингэ бүр хоббитойгоор ажил болгоцсон. Аялж чадахгүй байх өөрөө бас аюу стресс үүсгдэг. Ялангуяа одоо зуны аялал манайх их гоё, манай хамт олон 100 их гоё аялдаг л да. Тэгээд энэ 100 аялж чадаагүй тэгээд бас л ингээл яа явж чадаагүй те гэж тэгсэн чи бас л нэг жаахан тийм онцгой л санагдсан. За баяр тэмдэглэхгүй болох. За одоо энэ бол бүр те манайхан чи их баяр тэмдэглэдэг хүмүүс шүү дээ. Төрсөө өдөр тэрний найр, тэрний хурим, тийм юмны юу. За ингээд уулзгаа болоод сая ингээд ковид болоод гэртээ суусан чи ер нь бол айгүй олон хүн хямарсан. Ингээд 100 цагт бол хамгийн их одоо бараг л түүхэндээ байгаагүй хамгийн их аялал жуулчлал, дотоодын аялал жуулчлал манад Монголд бол болсон гэж бодож байна. Их өндөр тоонуудыг сонссон л да Алтай таван богд увс руу ямар их хүн аялсан бэ. За тэгээд бүр юм уу бол бүр ингээд замбраагүй тоонууд байлээ л те. Тэгэхээр бид нар ер нь их ийм ялангуяа монголчууд ингээд нэг бөөрийн гэртээ байсараад тэгдэм үү. За Европ бол мэдгүй байна л да. Бус орны яадгийн бөөрийн гэртээ байж ингээд бөөрэндөө шигдэж суусаар хагаад нэгээ харахгүй нэгээ яахгүй болохоор ингээд нэг сэтгэл хямраад байдаг. Тэгэл нэг жоох юм болонгууд л ингээд тэмдэглэдэг те бараг л шинэ гутал авал тэмдэглэдэг бараг л тийм болцсон байсан шүү дээ. Тэр маань одоо жоохон багасч чинь тэгээ энэтэй холбоотой сэтгэл стресстэй байна л да бас бид нар. Тэгээ хүссэн спортороо бас хичээлж чадахгүй байгаа бас их стресс нэмдэг. Жишээлбэл ингээд бүх спортын төвүүдийг те ингээд хаачаар хүн яах вэ гадаа ингээд гүйж галахж байгаа боловч ингээд нөгөө бас л ингээд сэтгэл хангалуун байж чаддгүй юм байна. За нэг нэгнээсээ холдох айц. Өөрөөр хэлбэл нөгөө байнгын ийм ойрхон байдаг хүмүүс маань уулзалтаа болоод эхлэхээрээ яана энэ ч одоо дандаа ийм байдалд хүрчих юм шиг байгаа гэдэг энэ айц зовнил аюух байдаг. За нэг уулзч хамсаа хизээ нэг уулзах бол доо. Энэ одоо ингээ аярлахгүй энэ чигээрээ байвал яана ч гэдэг юм уу те. За мөн нийтийн хоолны газраар үйлчлүүлэх хүмүүсийн дунд байх нийтийн тээвэр болон хоолны газар ресторан те газраар үйлчлүүлэх өөрөө бас аюух юм юг үүсгэж идэг. За хамгийн чухал бас ингээд бидний санааг зовниулж идэг зүйл бол юу ах вэ гэхээр ирээдүйн маань энэ өвчин чинь хэр удаан үргэлжлэх юм. Ирээдүйн маань хэр баталгаатай найдвартай байгаа юм. Ер нь те юм хийвэл ер нь хэр зүв бэ гэдэг энэ бодол энэ оюун ухааны энэ те байнгын асуултууд хүнийг маш их ядрааж идэг юм байна. За ингээд ковид-2 ер нь бол бидний хажууд ингээд бүр сайхан оршин байгаад те ерөөсөө эхний давлгаа одоо энэ дээр шүү дээ эхний давлгаа ерөөсөө энэ дотор бүр гарахаа болчиход байгаа шүү дээ гарахгүй. Тэгээд хөөе миний хоёр дахь давлгаа тэгж хэлж шүү дээ. Хөөе миний одоо ойчир шүү дээ чи одоо гаралтай гэсэн чи үгүй гэдэг байгаа байхгүй ерөөсөө бүрий. Тэгсэн чи гурав дахь давлгаа тэгж байгаа. Хөөшөө замаас холлолдоо та нар одоо аричтэй гэл тэ. Өөрөөр хэлбэл ингээд 2 3 4 дахь давлгаа одоо 4 дахь давлгаа ерөөсөө хүүшээ одоо 4 дахь давлгаа чи одоо бий вэштэй алийг надад зай тавьж өгч жишээний те. Ингээд энэ ковидын энэ олон давлгаанууд хавар навар болохын тэг хэрээр л ингээд энэ пандеми үсэж энэ давлгаанууд бий болоод байгаамаа. Энийг бид нар мэдж байгаа, энэ сэтгэл зовниж байгаа. А гэхдээ бидний сэтгэл зовнил тэ байлаа гэд бид нар одоо яах ёстой юм бэ? Өнөөдөр бидний одоо жишээлбэл эхнэр нөхөр гэр бүлийн хооронд юу явагдаж байна гэхээр ингэж штэ эхнэр нөхрөө оруулахгүй байна юм л дээ. Тэгээд яаж яах вэ гэхээр нөгөө нууц өгөө хэл хийж байгаа. Хоруулах хэрэг нууц өгөө хэл. Нууц өгөө хэл гэсэн чинь нөхөр 36 гэж байгаа байхгүй. 37 хүрээгүй нэг чи болноо гэсэн орж олох. Ийм байдалтай болцсон байгаа байхгүй. За одоо энэ хоёр эхнэр нөхөр хоёр одоо хэцүү байна тий ганц сондоо юм уух гэж одоо яалтай лээ. Масктайгаа тэгээд уух юм уу яах юм. Зай барьгээ хэлсэн тий. Зай барьгээ хэлсэн чи одоо тий гар мар бол амар сонолттой шүү. За энэ маскыг одоо зүүх үү болох уу гэдэг ийм бүр асуулт юунд орцсон. Одоо эргэлзээнд орцсон. Тэр зөв үү буруу юу? Тэгээ одоо чөтгөр бити зүгээд зөвлөд байдаг.
бурхан болохоор зүүсэн дээштэй гэдэг ингээд зөвлөд өгдөг. Одоо яах нь тэг хэцүү л байна ер нь бол. За одоо энэ голын зургийг харж байна уу? Эхнэр өмнө нь цогтод ороод ирэхэд нь за яах те хөр тэгээд нэг ганжиндуулаад ордог байсан бол одоо эн чинь коронавитой нөхөрлөсөн биш байгаа даа гэдэг юм айцтай байдаг те. Нөхөрлөсөн ч гэж магадгүй шүү дээ. Энэ нөхөр юу маск засах байхгүй шүү дээ. Тэгээ ингээд явж бид нар маска зүүчээд те энэ хөрхэн онжгоор хүй сайн уу гэж ингэх үе баг эхлээд байгаа мó гэж харагдах гад байна. Тэгэхээр энэ айцыг бид нар те өөртөө илүү их наах яг үүндээ зөв үү буруу юу? Айцыг бид нар хэдийгээр айцтай байдаг боловч айц байх ёстой нэрүүл зүйл. Айц заавал байна. Энэ бол хэвийн үзэгдэл. Гэхдээ айцыг их мэдрэх байдлаар, бага мэдрэх байдлаар нь их мэдэрч ивэл аймхай хүн, бага мэдэрч ивэл зоригтой хүн гэдэг багхгүй юу? Тэгэхээр энэ дэлхийг хамарсан цар тахал бол ер нь бүх улс орн бүх хүмүүс туулаад явж байгаа юм зүйл. Гэхдээ энэ дотор хэн илүү хөвдөд байна гэхээр энэ ковидын үеийн сэтгэл зүйн бэлэн байдалд биш тийм үү? Сэтгэл зүйн одоо чадамж багтаа тийм хамгаалалт багтаа ийм хүмүүс илүү их мэдэрч, илүү их өвдөж, илүү хүндэж байгааг судалгаанаас одоо уншиж харахад аюух юм судалгаа байдаг. Тэгэхээр өнөөдөр бид нар нэгэнд болж байгаа процессыг үнэн зөвөөр нь хараад хамгаалах ёстой зүйлээ өөрийнхөө хэмжээнд хамгаалаад хэрэгжилж чадчихвэл биднэрт ирж байгаа нөлөөлөл хамаагүй бага байдаг. Тэгээ их олон судалгаанууд байдаг юм байна л да. Ялангуяа одоо их олон судалгаанаас та бүхэнд бас их сонирхолтой байх үднээс энэ үс уналтан дээр нэг юм судалгаа байдаг юм байна. 70 сая Америкт Оксфорд гэр чи Америкийн нэгдсэн улсад 70 сая өвчтний картыг ингээд шүүлсэн чинь эрүүл болоод идэгсэн хүмүүсийн 18% нойр гүдэлтэй төгшүүртэй сэтгэл уналт буюу одоо энэ депресд орцсон байдаг юм байна гэдгийг судлаад гаргаад ирсэн байна шүү дээ. Тэгэхээр ер нь идэгцэн ч гэсэн бидний одоо дотор айц төгшүүр, нойр гүдэл нөгөө ковидын дараах синдром байдлаар байгаа л гэдэг юм байна. За ковид бол бидэртээ яг үүндээ бас яг тоглож ийн гэсэн үг шүү дээ. Ер нь бол бид нар тенс яаж төвшөөрөх ёстой юм байна тий. Тенсийг юусаа ингээд хоёр тал ингээд зохиол хин алддаг та яг адилхан. Угаасаа л тоглоомын донд байгаа ахгүй юу? Ковид бидний амьдралын нэг хэсэг болчиход байна. Тэгэхээр энийг устгаад алга болгоно гэсэн ийм ойлголт ер нь бол байдаг байх нь шүү. За би түрүү үсэн дээр хальт яриад өнгөрсөн тий. Үс бол бас айгүй сонин ийм судалгаа байдаг юм байна л да. Бидний айдас стресс өөрөө яадаг юм бэ гэхээр Японы эрдэмтдийн 2020 оны нэг судалгаа. Эдгээд өвдөд идэгсэн хүмүүсийн 4/1-д нь ус унжсэн ийм завир байсан байна. Ерөөсөө ус аюух хэмжээгээр унаад байсан. Энэ яасан гэхээр энэ стресс гэдэг буюу одоо энэ сэтгэлийн таагүй байдал, хямрал, өөрийгөө айлгаад байгаа, айц давтуулаад байгаа нөхцөл байдлаа хит их илүү үнэлж гаргаж хит их тэрнээсээ өөрөө айж зовнох чинь өөрөө аутоиммуны энэ процессыг нэгдүгürt үүсгэх юм байна. Аутоиммуны процесс гэдэг маань дархлаа тогтолцоо өөрийнхөө эсрэг хөнөөлт ийм ажил хийгээд эхэлж гэнэ гэсэн үг байхгүй юу? Өөрийгөө одоо зохицуулж чадхаа болж гэнэ гэсэн үг. Тэгэхээр энээс болоод үс нэгдүгürt унд юм байна. Стресс мөн яадгүй гэхээр дааврын тэнцвэр алдагдуулаад дааврын тэнцвэр нь өөрөө цусны эргэлт болон бодисын солилцоог хэвийн үйл ажиллагааг алдагдуулж байдаг. Ингээд үсний уутанцрууд өгчиж тижээлгүй болдог учраас үс ундгийн байна гэдэг ийм судалгаа гаргасан юм байна. Тэгээ ингээд ерөөсөө бидний ингээд ковидоор өвчсөний дараа за яг ковидтойгоо үеийг давчвал тэгэл болоо бурхан минь ингээл ингээд боддог боловч яг нарийнда яривал ковидын дараа хамгийн их одоо онцгүй юм үр дүнгууд гарч ирдэг байна шүү дээ. Тэгэхээр энээс бид нар бас хамгаалж авах хэрэгтэйг эрдэмтэд аягүй сайн хэлж байгаа байхгүй. За ингээд бид нар одоо яг энэ угаасаа тодорхой ковидын дараа сэтгэл зүйн хямрал, ковидын үеийн болон ковидын дараах сэтгэл зүйн энэ байдал аягүй тэнцвэртэй бус
одоо айц давтагдсан яах уу гэсэн байдалтай нэг нэгэндээ үл итгэсэн нэг нэгнийгээ хүлээн зөвшөөрч чадахгүй тийм байхаас дөр аргагүй ийм байдалд хүрчээд байгаа. Гэхдээ бид нар яах вэ гэхээр энийг ингэж нэгэнт ийм нөхцөл байдалд бид нар байнгын тийм байдалд байх уу эсвэл одоо энэ айцыг би баг мэдрэхүү гэдэг ийм л зам дээр бид нар ирчээд байна. Их мэдрэхүү, баг мэдрэхүү. Баг мэдэрлээ гэд би баг хамгаалалтаа хийнэ гэсэн үг шин штэ, тийм үү? Хамгаалалтаа хийнэ. Баг мэдэрлээ гэд би зөвхөн өөрийнхөө дотор байгаа хэвийн энэ үйл ажиллагааг хямраахгүй байх хэрэгтэй байгаад байгаа. Тэгэхээр бидний сонголт угаасаа үйл явдал процесс байна. Процессыг баг мэдрэх чухал болоод байна. Тэгээд дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бидэнд өгч байгаа зөвлөмж юу ах вэ гэхээр өдөр бүр тогтмол цагт унтаж, тогтмол цагт босч байгаарай. Тогтмол эрүүл зөв хооллож байгаарай. Та өнөөдөр зөв хооллолтыг өнөөдөр хүртэл одоо зөв хоолдгүйсэн бол өнөөдрөөс эхлээд заавал хооллоорой, зөв хооллоорой. Тэгээд яг юу хэрэгтэй нөхцөл байдалтай тааруулаад өөрийнхөө бие махбодын онцлог тааруулаад хооллох. Идэвхтэй хөдөлгөөн заавал байгаарай. Түрүү амраа эмчаас хэлсэн тийм үү? Тэгээд ажил болон амралтаа салга. Бид нар одоо ингэж идэг байхгүй юу? Ковидын үед ялангуяа их бизнест нураад эхлэхээр энэ ажлын стресс, энэ ажлынхаа одоо бухимдлыг гэртээ авч ирээд байдаг. Тэгээд гэртээ дээд авчираад гэртээ ажил хийх гэж үзээд байдаг. Ингээд та өнөөдөр 8 цаг 10 цаг ажиллачаад ажилласаа тараад гэртээ ирээд гэртээ амарсан шиг амрах хэрэгтэй гэдэг юм байна. Энэ юг заагийг нь аягүй сайн тогтоох аягүй чухал гэдэг энэ ерөнхий юм зөвлөмжийг өгсөн байт юм байна. За ингээд ерөнхийд нь хараа яг тэг ин гэсэн байхгүй, тийм юм яг үнэндээ байхгүй байна л да. Одоо хайлт хийхэд яг ингэрэг гэсэн байхгүй боловч ер нь нийгмийн талаас айцтай хэрхэн ажиллаж болох вэ? Яаж энэ дээрээс ангижрах вэ? Тааламжтай ийм бүс буюу комфортны зон гэдэг штэ. Тааламжтай бүсээ баг багаар ахиулах. Өөрөөр хэлбэл юу гэсэн үг гэхээр хүн ингээд ганцаараа тусгаарлалтанд байдаг юм уу? Эсвэл одоо юу гэдэг ингээ айцтай болоод гадагшаа гарч чаддгүй ч юм ингээ хүмүүстэй харьцаж чадахгүй ийм тохиолдолд баг багаар энийг нэм гэж байна. Энэ яаж нэмэх вэ гэхээр өнөөдөр та гадагшаа дэлгүүр гар, өнөөдөр хүн багтаа газраар яв, ганц нэг хүнтэй яар, одоо утас ярьж хөөрч гэдэг юм уу ингээд шууд харьцаж чадахгүй бол онлайнаар ярьж гэдэг юм. Ингээд битгий та өөрийгөө тусгаарлаа. Их тусгаарлаад эхлэхээр таны нэг айц сулам нэмэгдээд идэг юм байна. За хянах боломжтой зүйл дээрээ анхаарлаа хандуул. Энэ аюул чухал. За энэ яагаад давтагд гайг болчлоо. За тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр хянах боломжтой зүйл гэдэг маань бид нар ирээдүйд аюул том ажлыг төлөвлөждөг юм байна. За би одоо юу гэдгийг 3 жилийн дараа ийм юмтай болохын тулд ийм юм одоо барилга байшин босгох ч гэдэг юм эсвэл ийм бизнес босгох ч гэдэг юм уу ийм юм хийнэ гэдэг нэг 3-5 жилээр маш том юм төлөвлөгөөнүүд гаргаад тэрнийхээ төлөө ажиллаад байд юм байна. Тэгэхээр одоогоор тийм зүйл одоо хяналтанд байх боломжгүй. Одоо энэ Танжины бомб л гэдэг нь яг нарийн дээр үл тэнд одоо бүр хамаг контейнер гацчаад юм хаврын захиалгууд одоо хүртэл байхгүй байна гэл ингээл яриад байна шүү дээ. Тэгэхээр одооны нөхцөл байдал бид нар яг хянах боломжтой зүйл гэдэг нь юу гэсэн үг гэхээр өнөөдөр би энийг ингэж хийлээ гэхэд маргааш эндээс ийм гэдэг ийм яг та өөрөө хийж үйлдээд тэндээсээ боломжит хувилбараар ажил амьдралаа залгуулах юм дээрээ та хяналтаа тавиад тэндээсээ зөөлөн баг багаар магадгүй их ашиг биш юм ахэд баг багын ашиг аваад өөрөө кайфтай амьдрахыг хэлээд байгаа. Тэгэхээр энэ дээр гол анхаарлаа хандуулаарай. За идэвхтэй хөдөлгөөн өөрөө айцыг багасгаж идэг. Энэ өөрөө айц төгшөөрийг багасгадаг ийм дааврыг өөрөө идэвхтэй хөдөлгөөн чи ялгаруулдаг учраас хүн өнөөдөр идэвхтэй байх тусам нэгдүгээр тийш анхаарлаа хандуулахгүй, хоёрдугаар танд мэдрэмж аягүй баг төрдөг. Айхт мэдрэмж аягүй баг төрдөг. За ингээд мэдээж үргэлж өөрийгөө эерэг мэдээлэлээр дүүрэг, энэ шар сонин, энэ зурагтын мэдээлэл дандаа болохгүй, дандаа бүтэхгүй юмнаас хол бай. Угаасаа бид нар тэрэнд анхаарлаа хандууллаа гэд тэр юм хийж засрахгүй шүү дээ. Засрах боломжгүй. Тэгэхээр бид нар тэрэнд өөрийгөө автуулах шаардлагагүй байна.
За энэ зургийг би оруулахыг ямар учиртай юм гэхээр ер нь маскыг их янз бүрээр зүвдэг штэ. Тэгээ одоо яг үндэ энэ аюу хөгжилтэй зураг л байна л да. Тэгээ ер нь яг яаж зүүх ёстой юм бэ? Ер нь эцсийн зүүндээ энэ маск аман дээр байх ёстой юм уу, толгоон дээр байх юм уу, нүдэн дээр байх ёстой, вартал байх ёстой ч юм уу те. За тэгэхээр паникт бити ороороо. Ер нь бол амьдрал бол угаасаа үргэлжлэнэ цаашлаад те. Тэгээ хувь хүнийхээ хувьд ер нь би яаж бас энэ найзтай ажиллах юм бэ? Төгшүүрийг яаж даван тулах вэ гэхээр хамаатан сад найз нөхдөйг холбоотой байгнэ. Тэгээ би энэ зургийг оруулахгүй. Энэ юу гэсэн зураг вэ гэхээр та зураг харагдаж байна уу? Харагдаж байна. Ингэж байгаа. Энэ хоёр нөхрийн найз нь энэ карантинлэгдсэн байгаа байхгүй юу? Гэж байгаа. Ээж минь бид хоёр найзыгаа бол карантины үед хайдаг нөхдүүд гişээ гэж байгаа. Тэгээ ингээд 3 сар юм нөгөө л. Тийм 3 сар нөгөө тунгийн өвчин штэ. Хөрхөн 100 грамын өвчин штэ. Ингээд жинхэнэ андуудтайгаа холбоотой бай гэж байна. Ер нь хамаатан сад найз. Тэгээ өвчтэй байх үднээс ийм зургийг оруулчлаа л да. Ер нь бол тэгээд онлайнаар байнга холбоотой бай, ярилц. Тэ эсвэл одоо юу гэдгийг сайхан холбоо ер нь холбоо тогтоож яаж нээж байгаа гэдгийг сайхан тэ ер нь байнгын юунд байх хэрэгтэй. Гэр бүл дотроо ч гэсэн аль болох уур амьсгалаа зөв байлгаж өр хүүхдтэйгээ тоглох одоо зөндөө ол юмнууд дээ штэ зөв зүйл хийх хоббигороо яах ч гэдэм үү те холбогдох ч гэдэм үү энэ их чухал гин. За өдрийн дэглэмээ шинжлэрэй гинэ. Та өнөөдөр яг нэг ишмэл байдал байдаг гэсэн одоо ковидын үед арай ондоо байдлаар та шинжилэл хийх хэрэгтэй. За эрүүл мэндэд илүү анхаар. За энийг бол амраа амжид сая түрүүн маш их дэлгэрэнгүй ярьсан тийм үү? Эрүүл мэндэд аюулсаа илүү анхаар. Зүгээр байхаасаа илүү анхаар. Бид нар яадаг вэ гэхээр ковидын үед илүү их стресстэж хамаг мэдтэй одоо юу гэдгийг одоо анхаарлаа тийшээ хандуулчаад хэвийн үед ковидгүй үед ажиллаж исэн тэрнээсээ илүү хэмжээний тийм ачааллыг авчаад эрүүл мэндэд анхаарлаа тавихгүй бол та өвдөн шүү, маш хурдан өвдөн шүү. Тэгээд энэ дотроо ковидээр аюу амархан өвдөх нөхцөл юу ах вэ гэхээр бити зарим гэдэрээ бити дараараа гэж байгаа аахгүй юу? Дарахгүй байгаараа бити зарим гэдэрээ гэдэг байгаа. Тэгэхээр энэ ерөөсө дааруул та ковидоор өвдөх нөхцөл чинь өөрөө бүрдэн. Тэгээ мэдээж тэгээд жоохон арх дарсны юмгаа дархлаа нураачвал тэгвэл та өвдөх хандлага их илүү шүү гэдэг ямиг бас их олон юмнаас уншлаа л да. За шинэ хобби бий болгох гэж байна. Шинэ хобби бий болгох байж болох болно. Өөрийгөө тайвшруулах арга барилд суралцах. За энэ дотор амьсгалын дасгалууд байна, сунгалт байна, цэгэн массаж байна, бясалгал байна. За тэгээд нэг ийм дасгалыг та бүхэнд бас за одоо тэг хэлж өгье гэж бодож байна. Энэ яах вэ гэхээр стрессээс ангижрах нэг ийм дасгал байдаг юм байна. Яг хүний нөгөө цох гэдэг штэ бид нар бол цохол гэж ярьдаг юм да. Тэрэн дээр массаж хийх. Энэ бол аюул сан стресс тайлдаг одоо бас айдас төгшүүрийг арилгадаг юм байна. Яг үхээр баруун гараараа энэ духан дээрээ тавиад тийм үү? За ингэж тавих аюул. Намцын чи дараа нь нөгөө нэг скринээ унтрааж агаад ганцаараа ингэ нөгөө том дэлгэцэн дээр тавьж агаад за ингэ унтраач скрин. Окей. За. Тэгэхээр энэ яг үгээр цохон дээрээ те цөмөрөө ингэж гараа ингэж тавиад эрхээ ургаараа ингэж тавьж агаад за ингээд 10-аас 15 минутын турш ингээд зөөлөн илээд массаж тадаг гинэ. Тэгээс их сууж агаад цахан уртаар амьсгаа аваад уртаар гаргаад за боломжтой бол нүдэ айнаад тэ өөрийгөө тэ бодлоо жаахан гоё цэгцлээд ингээд энэ дасгалыг хийхэд танд байгаа айц төгшүүр стресс тийм үү таагүй байдал их хурдан арилдаг. За зүү эргүүлэх үү? За тийм нар зүү эргүүлэхгүй. Тэгээл ингээд нэг чанга биш тийм үү? Зөө таашаалтай. Энэ аягүй сайн одоо биеийг гоё сэргээж яаж өгд юм байна. Тэгээ бас энэ дасгалын бас нөгөө тал нь би яг энэ дасгал нөгөө тал нь юу ах вэ гэхээр зөвхөн стресс тайлах үүднээс ингэж хийдэг юм байна. Нөгөө тал нь юу байх вэ гэхээр манайх нөгөө юуны сургалт орж явахад арсны өвчин судлалын хичээл орж исэн чинь манай агшд гэсэн баггүй. Одоо багшаа энэ
Үрчлээнүүд одоо яагаад үүсээд байдаг? Үрчлээ үүсгэхэд хамгийн энгийн дасгал юу гэдэг юм бэ гэсэн чинь манай арсны багш тэгжсэн байхгүй. Энэ арсанд орчин айгүй олон давхрууд байгаа. Энэ олон давхрыг айгүй сайн сэрэж явах хэрэгтэй. Тэхийн тулд яг үрчлээд дэдэг тэр хэсгүүдтэй жоохон ингээ хүчтэй даржээ гэж байгаа байхгүй. Энэ дээрээ одоо энэ нэгээр үрчлээддэг штэ. Ингээ нэг жоохон дараал, аваад, аваад арсанд ор хэсүүд айгүй сайн ингэж бас нэг те ажиллаж өгд юм байна. Тийм. Тэгэхээр нэг талаараа массаж болж байгаа ч гэсэн те массаж маань өөрөө стресс тайлж байгаа ч гэсэн нөгөө талаараа бас энэ үрчлээ сэргээж идэх юм тийм. Тийм бас нэг хоёр талтай болчихно. За гоё юм мэдээд авсан. За цаашаа явъя те. За амьсгалын дасгал бол угаасаа та бүхэн яг энэ ковидын дараа янз бүрийн амьсгалын дасгал хийдэг болов гэж бодож байна. Хамгийн зөв амьсгал одоо би сүүлийн үед бас ингээд энийг сурах гээд байгаа ийм амьсгал байгаа байхгүй юу? Манай дүү йогийн багшийн сургалтанд байсан. Тэгээд надаа нэг хальт зааж өгсөн байхгүй юу? Амьсгалаа авах дээрээ бити анхаарлаа хандуул. Амьсгалыг гаргах дээр анхаарлаа хандуул. Тэгэхээр цээжээ баг зэрэг ингэж дээшээ ингэж өргөдөг штэ. Одоо өөрөөр хэлбэл ингэж мөрөө өргөх биш. Цээжийг баг зэрэг дээшээ ингэж өргөн гутаа одоо нөгөө цээжний хинкэрцэг гэж ярьдаг. Тэрийг баг зэрэг дээшээ өргөн гутаа та уртаар амьсгаа аваад уртаар гарга гэж ярьдаг штэ. Уртаар амьсгаа аваад уртаар гаргахдаа та гаргаад бүр ингээд дуусаад гаргаад дуусны дараа таны хөвлийн булчин чинь чангараад хойшоогоо ингэж татаад гэсэн үг шүү дээ. Давсаг хөвлийгээ татаад бүрэн гүйцэд амьсгалаа гаргаад дуусга. Тэгэхэд өөрөө ирэхгүй амьсгал өөрөө автагддаг. Тэгэл дахиад гаргах дээрээ анхаарлаа хандуул. Гаргаад бүгдийг дуусаад хөвлий чинь чангараад бүр гидчээ хойшоо татагдаад тэгээд өөрөө ирэхгүй амьсгал дуусаад ирэхээр ахаад амьсгалаа авахтаа өөрөө автоматар авдаг. Бид нар яадаг вэ гэхээр амьсгал ингээд авах гээд ингээд анхаарлаа хандуулад байдаг юм байна л да. Тэгэхээр хийгээд үзэдгөө. За амьсгалаа аваад гаргахдаа хөвлий давсагны булчингаа чангалж гарга. Тийм байна. Гаргаад дуусахын алдад хөвлий давсгаа ингээд чангалахаар бүр гараад байгаа юм шиг санагдана. Тэгэл амьсгалаа өөрөө чийжээрээ зүгээр аваад гаргах дээр анхаарлаа хандуул. Энэ хамгийн одоо зөв дасгал шүү гэд надад хэлж өгчээсэн юм аа. Тэгээд та бүхэн заагаад өгье те. Энийг бас ингээд хийгээд турчвал бас их зүгээр юм шиг санагдсан. Тийм байна. За ингээд сонголтууд аягүй зүгээр байдаг. Та бүхэн сонголт ингээд те янз бүрийн сонголтууд байдаг штэ. Наацх нь ингээд толгоогоо баруун зүүн ингээд сунгаал те. За энэ сонголтуудыг аягүй сайн хийж байгаараа гэж зөвлөж илээ. За цэгэн мас би хамгийн те стресс тайлах хийлээ. Бясалгал аягүй зүгээр байдаг. Бас бясалгал өөрийнхөө өрөөнд бас хийдэг байх гэж бодож байна. Бясалгал гэдэг чинь яг үнэндээ юу гэдэг юм ингээд лаг поз ма заавал аягүй мунд ингээд бясалгаас сухыг бас зүгээр л амьсгалаа зөв авахыг бясалгал гэдэг юм байна ер нь бас. Тэгэхээр энэ бол аягүй сайн юм стрессийг тайлдаг. Та өнөөдөр ковидаар өвдсөн ч өвдөггүй ч тэ энэ талын төвшөр айц тань байдаг бол байнга амьсгалаа зөв авч тэ зөв гаргаж сая миний энэ дасгалыг мэдэрч хийж ингэж өөрийгөө бясалгах. Зөвхөн амьсгал дээр анхаарлаа хандуулах. За би амьсгал авлаа. Ингээд миний ингээд уушгаар ороод тэгээд ингэж за буцаагаад гаргалаа. За би хэр удаан ингэж гаргаж яах гэдэг юм. Ингээд өөрийгөө анзаараад, өөрлөгөө чиглээл, өөрийнхөө дотоод бодол руу ороод өөрийгөө ингээд анхаараад авах чи өөрөө бясалгал юм байна шүү дээ. Би ер нь тэгж ойлгоо. Тий. Тэгээ энийг эцсийн дүнд ингээд орчны юу ч мэдрэхгүй тий. Орчин тойрноо бүгдийг харахгүй тий. Юу ч болж исэн танд садаа болж чадахгүй болцсон тохиол та жинхэнэ бясалгагч юм байна. Тэгэхээр тэр болтол одоо ингээд зөвхөн өөрлөгөө чиглээл дотоод энэ ертөнц рүүгээ ороод ингээд дотроо л ингээд ингэж чадвал эн чинь жинхэнэ бясалгалын үндсэн суурь тэг зөв бясалгал гэж үздэг юм байна.
За санаа зовних үед хийх ийм энгийн дасгалууд бас байна л да. За энэ бол өөрийн бие мэдрэх, хөлөө хөдлөх, гар хөллийнхэн хуруунуудыг ингэж хөдөлгөх бол айгүй хурдан ингэж зовнилыг арилгадаг юм байна. Гар хөлөө ингэж хөдөх. Тэгээ бид нар зүгээр энгийн ингэ сууж явах түн мэдэгдэхгүй ингэ хөдөлгөөд ингэж бас болно шүү дээ. Тэгж болно. А бас илүү хүчтэй гоё ингэж энергитэй байх юм бол ерөөсөө шууд энергийг дүүргэх арга бол юу байх вэ гэхээр шууд босоол хөдөлгөх. Тэ? Ингээл одоо юу гэдэг юм. Ингээл өсрөөл буугаал ингээл ерөөсөө ийм замбраагүй ийм хүүхдийн шиг ийм хөдөлгөө их бол айгүй хурдан ингэж стрессээс арилгадаг юм байна. Айгүй хурдан стресс тайлбар гэсэн үг байхгүй. Зовнилыг алах. Ингээд зовниол ингээл нэг ороод ирдэг. За яа тэр маань гингут бити тэрэгтиг угаасаа тий болох процесс болдгоор л болдог шүү дээ. Тий. Унах юм унж байгаа учраас унах учраас унж байгаа юмаа гэдэгтэй адилхан болох юм болдгоор. За ингээ хэдэн удаагийн гүнзгий амьсгаа аваад гүнзгий амьсгаа гаргахад угаасаа зовнил арилж идэг юм. Саяны амьсгалын дасгал яг гоё болох юм байна тий. Тэр амьсгал бүх юм дээр орж ирж байгаа байхгүй. Тийм болохоор одоо манай энэ трансформ хөтөлбөрт явж байгаа хүмүүс байвал тийм үү? Бид нар одоо хагас өдөр ууланд гарах гад ингээд бэлдээд байгаа. Тэгээд хагас өдөр ч гэсэн хамтдаа бүгдээр ууланд гарна шүү. За ингээд миний ингээд хамгийн хүн болгон нэмэлт бүтээгдэхүүн хэрэгэлдэг байх гэж би бодож байна. Ер нь бол өөрийгөө эрүүл, өөрийгөө одоо энэ стрессгүй амьдруулахын тулд та юу хэрэгэлдэм бэ? Яг энэ стресс дээр чинь буюу энэ зовнил дээр санаа сэтгэлээ тайван байлгахын тулд яг юу хэрэгэлдэм бэ гэж хүмүүс их асуудаг. Би энэ Whole Life компани Renova гэдэг бүтээгдэхүүнийг яг энэ өөрийнхөө стрессийг арилгахын тулд би хэрэгэлдэг. Тэгэхээр Renova өөрөө яг яадаг юм бэ гэхээр таны нас хэд байх ерөөсөө хамаагүй. Энэ хөгшрөлийн процессыг аягүй сайн сааруулж өгдөг. Өөрөөр хэлбэл таныг залуужуулдаг. Renova гэдэг чинь юу гэсэн үг вэхээр дахин шинжлэгдэх, дахин одоо тий нөхөн төлжих, регенерац гэдэгтэй адилхан нөхөн төлжих, шинжлэгдэх гэсэн юм утгатай үг байхгүй юу? Хүний биеийн өөрийн сая амраа эмчээ ярьдаг унган дархлааг аягүй сайн ажиллагаанд оруулж чаддаг. Тийм төрөлхийн дархлаагийн чинь аягүй сайн ажиллагаанд оруулж чадна. Тэгээд төрөлхийн дархлаа, олмол дархлаа хоёрыг чинь хоорондын холбоосыг аягүй хүчтэй болгож чаддаг. Тийм учраас ковидоос аягүй сайн хамгаалж чаддаг байхгүй. Би одоо бас энэ бүтээгдэхүүнүүдийг хэрэглэдэг учраас би үнэхээр одоо кайфтай байдаг. Тэгээ бие махбодыг хамгийн гол нь энэ өдөр тутмын жижиг стресс, зовнил, санаа түгшүүр, айдас юу гэдэг энэ болгоноос хамгаалж чаддаг. Тэгэхээр би энэ Renova-д үнэхээр би хайртай. Энэ Renova-гийн гол одоо бас чухал юмны яг залуужуулна, эрч хүчтэй байлгана тийм үү? Энэ өдөр тутмын ядаргаа, стресс бүх юмнаас ангижруулж чаддаг. Тэгээ бүх 18-аас дээш насны бүх хүмүүс хэрэглэх боломжтой. Ер нь өлөн дээрээ хэрэглэдэг ийм бүтээгдэхүүн байгаа. Би бас таад харуулах гэдэг энэ хажууд аваад ирсэн байна. За надад энэ хуучин савтагаа байна. Хуучин ихсэн сав цагаан байхгүй. Одоо ингэ хуучин савны нахны. Би өглөө өлөн дээр хоёрыг уучдаг. Тэгээд орой хоёрыг уудаг. Орой хоёрыг уухтаа унтахаас өмнө уух уу? Эсвэл хэдэн цагийн үед уудаг? Өмнө орой юм идэхийнхаа өмнө хоосон гэдэг. Ер нь бол хоосон ходоодон дээр л уу гэдгийг. За. Тэгээ хоосон ходоодон дээр уучдаг. Тэгэхээр ингээд нөгөө амьдралын стресс үртэн айгу бага. Тэгээ залуу байхыг хадгалдаг. Ийм байгаа шүү. Тэгээ та бас энэ ковидын үед өөрийнхөө бид байгаа магадгүй одоо байнга ингээд стресстэй байдаг, байнга зовноод, байнга төшүүр, байнга айцтай байгаад байдаг. Эндээсээ би яаж салах вэ гэвэл саяны гой дасгалуудыг хийгэнгээ давхар та заавал нэмэлт юм хэрэглүүлэх зүгээр идэг шүү. Тэгжээж та тий илүү их бат бөх байж чадна. Илүү их тий энэ сэтгэл зүйн хувьд та илүү их чадaltaа тэнхээтэй таны магадгүй өвдсөн байсан ч таны өвчлөл их хөнгөн өвдөх юм нөхцөл ч өөрөө бүрддэг. Тэгээ гол нь бүр ингэж байгаа байхгүй. Стресс, ковидоор өвдөх тэр одоо тий хүчин чадал дээр стресс нэмэр болчвол 2 дахин илүү хүчтэй та ковидоор өвдөх болно гэж яриад байгаа байхгүй. Тэгэхээр ийм амар нөлөөтэй. Тэгэхээр бид нар стресстэж юусаа болохгүй. Маш их юм тий одоо юу гэдгийг
энтэй ажилд сурах хэрэгтэй. Ер нь дадал болгоод сурах хэрэгтэй. Учир нь ихээр яг үндэ ковид хизээч арилах юм мэдэхгүй шүү дээ. Бид нар одоо одоогоор дэлхийн нийтээрээ жоохон сөхрөөдөн шүү дээ. Тэгэхээр энэний үед бид нар яах вэ гэхээр өөрийгөө л хамгаална. Би өөрөө хамгаалттай байгаа учраас одоо би юу гэж дотроо дандаа ингэж бясалгалдаг вэ гэхээр би өнөөдөр ийм бүтээгдэхүүн ууж байгаа, би хамгаалттай. Сэтгэл зүй, бие махбодын би тэ хамгаалттай учраас би ковид тулсан байсан ч би хөнгөн тусна гэдэг ийм бат итгэлтэй байдаг учраас надад тийм айдас их бага байдаг. Нийгэм болон хувь хүн дотроо яг энэ тэ цар тахалтай холбоотойгоор юм байнгын зовлон айдас надад их бага тохиол байна гэсэн. Тэгэхээр эргээгээд буцаагаад миний биед хор хөнөөлөл нь их бага ирж байна. Тэгэхээр манайхан та бүхэн энэ дээр маш их анхаарлаа хандуулаарай. Энэ аягүй чухал гэдэг шүү. Өөрөө ойлгож өөртөө дайсан болгочин буцаагаад бидний энэ өвчнийг дэвэргэж, сэдрээж, илүү хүнд байх, илүү хүндрэл өгөх юм нөхцөлийг өөрөө бас бүрдүүлээд байгаа шүү. За ингээд анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа.